дундыг дэмжих сангаас олгодог шинэ аж ахуйн нэгжүүд бизнес хийж төрөлсгөөс онцгой өнгөртөө өгж байгаа зээл замаараа алга болчихж байна тийм үү? Яг эцсийн хэрэгл бизнес эрхлэгчнэр очихгүй байна тийм. Тэгэхээр энийг очдог болгоё. За ингээд аваад эхэллээ гэхээр дараад нь борлуулалтын зах зээлийг нээж өгөх хэрэгтэй. Борлуулалтын зах зээлийг хамгаалж өгөх хэрэгтэй. Дотоодын зах зээлийг тийм ээ. Тэгжэл энэ хэд чинь цаашаага ажлын байртай бий болно, улсад татвараа төлдөг болно, гэх мэтлэн олон давуу талууд бий болж байгаа. Манай гол юм бол нэгдэл нийлж чадахгүй байгаа шүү дээ. Ингээд тусдаа ингээд яваад байгаа. Одоо сүүлийн үед бол жишээлбэл манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэгдснээр нодлон бид нар хуулийн дээр одоо 16 заалтыг оруулж чадсан тийм үү. Тэр оруулж чадсан заалтыг Монгол улс орнд жижиг дунд үйлдвэрлэгчнэр бизнес хэрэг болно. Тэрнээс гадна одоо ингээд шинээр гарч байгаа 4 журам дээр заалтруулах гэж. Яагаад гэх юм бол жижиг дунд үйлдвэрлэгчнэр 3-4 сангаас зээл авахдаа дандаа өөр шаардлагатай байдаг. Нэг сангаас зээл авах 5 шаардлагатай тийм үү. Нөгөө сангаас нь зээл авах 40 шаардлагатай. Гэх мэтчлэнгийн нэг бизнес нэг одоо жижиг бичил бизнесийг дэмжих төрийн бодлого нэг л баймир байгаа. Яг л адилхан шаардлага тавиад адилхан бизнестэй л өгдөг. Яхаараа жижиг дундын бизнес 40 шаардлага хангаад хөлбөр эрхлэлтийн сан нь 5 шаардлага хангадгийг юугаар ялгаатай яг л адилхан бичил бизнес эрхлэгчтэй тий. Гэх мэтлэн энэ юмнуудыг бол одоо ингээд бид нэгээр ярих биш нэгдэж нийлээд тэгээд энэ одоо зөвлөмж чуулган форм энэ тэмдгүү хаасаагүй болдог тий. Маш их мөнгө өргөдөж байгаа. Энийхэн араас нөгөө энэ одоо зохион байгуулж байгаа холбоо нь бол энэ зүйлүүдийн араас нь хүчтэй явах хэрэгтэй юм байна. Одоо тэр шийдвэр гаргах төвшин дээр очиж өргөнд оролцогчдын энэ шийдвэрийг байр суурийг илэрхийлж араас нь энийг одоо хуулийн заалт оруулж, журмын заалт оруулж тэгжээж эн чинь бүх ард түмэн дээр эцсийн дүндээ очиж шүү дээ. Энэ хүмүүс нэг зал зэрэг гаргаж хөдөөс ирж оролцоход аймаг хүмүүс бүгд ардаа бизнес тавгаа шүү дээ. Гэтэл энд оролцох гэж цав жилдээ гаргаж ирчгээд дараа нь тэр хэд чи хараас очиж байгаа шүү дээ. Бидний төлөө шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ нэг зүгээр нэг чуулган болж өнгөрөх нь биш эцсийн үр дүн аягүй чухал. Ер нь өнөөдөр манай нийгэмд бол шудраг гэхээсээ илүү шудраг бос юм бол маш их байна. Яг үнийг хэлэхэд одоо бүх салбарт ганцхан бизнесийн салбарч биш те эрүүл мэндийн салбарч байдаг юм уу одоо хөдөө аж ахуйн бүх салбарт л одоо дандаа болохгүй бүтэхгүй юм болцоод байна те би нэг л бодолтой явдаг. Дотоодын зах зээлийг хамгаалж өгөх хэрэгтэй тийм үү. Тэгвэл гадаад зах зээлээс маш их бараа бүтээгдэхүүн орж ирэх хямдхан зараад байна шүү дээ те мөнгөнд буцаад гадаад руу явчихад байгаа. Монголд юу ч үлдэхгүй байна. Тэгэхээр бид нар Монголд үйлдвэрлээд үйлчлэгээ үзүүлээд байгаа энэ залуучуудыг дэмжихгүй бол энэ залуучууд яаж гадны сервисүүдтэй гадны бараа бүтээгдэхүүндээ өрсөлдөх юм бэ? Тийм учраас дотоодын зах зээлийг л хамгаалах хэрэгтэй байхгүй юу?